Дэлхийн дээвэр дээрх нууцлаг оршин суугч төв дүнэг. Бүгдээрээ сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэндээ төв дүнэг, элсний үнэг, төвдийн элсний үнэг гэх мэтээр нэрлэгддэг нэгэн сонирхолтой үнэгний талаар ярихаар шийдлээ. Энэхүү сэтгэл хөдлөлгүй юм шиг өвөрмөц дөрвөлжин царайтай, магадгүй амьдралаас аль хэдийн өвдчихсэн юм шиг харагддаг эдгээр хачирхалтай амьтдыг та хизээ нэгэн цагт харж байсан байх. Тийм ээ. Энэ бол төв дүнэг юм. Төвдийн өндөрлөг дээрх нууцлаг оршин суугч төв дүнэг нь анх 2012 оноос захим ертөнцид од болж түүний ониос нүд, шулуун ухарц, үл ялэг с сэжигтэй тайван царай нь дэлхийд даяар танигдах болжээ. Энэ бүхнээс өмнө тэрээр ховор үзэгддэг, судалгаа баг хийгдсэн энгийн нэг амьтан байсан юм а. Ингээд бүгдээрээ өхөөрдөм хөөрхөн төв дүнгийн талаар баг багаар танин мэдцгээе. Анх 1842 онд Английн байгаль судлаач, угцаатны зүйч Брайан Ховтон хойдсон төвдөөс ирсэн үнэгний арьс болон гавлын ясан дээр үндэслэн төв дүнгийн шинжлэх ухааны анхны тодорхойлтыг хийж, биеийн хажуу хэсгээрээ байрлах өвөрмөц саарл үснээс нь шалтгаалan үүлбэс перилата хэмээн нэрлэжээ. Тэрээр үнэгний ер бусын богиножих, өтгөн бүдүүн үсийг онцлон тэмдэглэж, бусад үнэгнээс, ялангуяа энэтхэг үнэгнээс эрс өөр болохыг баталжээ. Харин латин нэршлийн хувьд үүлбэс перилата гэдэг нь үүлбэс үнэг, перум төмөр, латус хажуу тал хавирга гэсэн утгатай буюу хажуу талаараа төмөрлөг үнэг гэсэн утгатай үг ажээ. Үнэхээр л төв дүнэг биеийн хажуу хэсгээрээ яг л зэвэрдгүй төмөр шиг хүйтэн саарлангийн үстэй байдаг. Энэхүү саарл ус нь хад асга бүхий төвдийн өндөрлөгт хамгийн шилдэг өнгөлн далдалт болдог ажээ. Ерөнхийдөө төв дүнэг зөвхөн төвдийн өндөрлөгт болон түүнийг хүрээлэх эрс тэрс уур амьсгалтай бүс нутгуудад амьдардаг. Илүү тодорхой хэлбэл төвдийн өндөрлөг, балав, хятад, бутан, энэтхэгийн латак, сикийн зэрэг мужуудад амьдардаг. Үндсэн тархалт нь далайн түвшнөөс дээш 3500-аас 5200 м-ийн өндөрт, зарим тохиолдолд арай нам дор буюу 2500 м-ийн өндөрт үзэгдэх нь бий. Ихэвчлэн хагас хуурай болон хуурай тал хээр, задгай нуг, хагас цөлөрхөг бүс нутгуудад буюу хүний суурьшлийн бүсээс зайдуу, аслагдсан бүс нутгуудад эсвэл өтгөн өв сургамалгүй, харагдах орчин чөлөөтэй задгай газруудад өргөн тархсан, олон улсын байгаль хамгаалах холбооны улаан дансанд устдах аюул бага буюу анхаарал өртгөөргүй хэмээн бүртгэжээ. Гадаад төрх хооллолт амьдралын хэм маяг. Насанд хүрсэн төв дүнгийг сүүлийн тооцохгүйгээр биеийн урт нь 60-аас 70 см, сүүлийн урт 29-өөс 40 см, ихэвчлэн 4-өөс 5.5 кг жинтэй. Гадаад төрхний хувьд толгоон орой, хүзүү, нуруу болон хөлний доод хэсгээрээ хүртэл өтгөн зөөлөн, зэвхий улаан, эсвэл бор шаргал өнгийн үстэй, харин хацар, хавирга, хөлний дээд хэсэг болон хондлон хэсгээрээ саарл үстэй боловч сүүлний үзүүр, цээж болон биеийн доод хэсэг нь цагаан цайвар өнгөтэй байдаг. Гэхдээ улирлаас хамаарч өнгө зүс нь тодорхой хэмжээнд өөрчлөгддөг гэдгийг хэлэх нь зүйтэй. Эдгээр шин чанарууд нь тэднийг хад асах ихтэй, өндөрлөг газарт улирлаас хамаарч өөрийгөө өнгөлөн далах боломжийг олгодог ажээ. Төв дүнгийн амьдрах орчин маш хатуу ширүүн, зуны улирал температур нэмэх 30 хэм хүртэл өсч, өвлийн улиралд хасах 40 хэм хүртэл буурдаг. Эдгээр амьтад өндөрлөг уулын хүйтэн ширүүн салхинд биеийн дулаанаа алдахгүй тулд маш жижиг жигтэй, цаашлаад олзоо нүхнээс нь суглан барьж идэхэд төгс зогтсон, нарийнхан гавл, урт хошуу болон хүчрэг ирүүтэй бөгөөд дээд соёон доод соёоноос арай урт байгаас гадна бусад үнэгний төрөл зүйлтэй харьцуулахад харьцангуй урт соёо шүтдэг гэдгээр онцлогтой. Төв дүнэг голчлон туулааны хамаатан гэж болох пика гэх амьтнаар хооллох боловч заримдаа бусад мэрэгч амьтад тарваг, туулай, жижиг шувууд, гөрүүл болон томоохон амьтны сэг зэмээр хоолдог ажээ. Төв дүнэг ихэвчлэн ганцаараа өдрийн цагаар ангуучилдаг. Энэ нь тэдний гол идэж тижэл болох пиканууд өдрийн цагаар идэвхтэй байдагтай холбоотой. Сонирхуулж хэлэхэд төв дүнэгнүүд пика агнах үедээ хүрэн баавгатай ашигтай харилцаа тогтоох нь бий. Баавгаанууд пикагийн нүхийг ухаж байх үед пиканууд нөгөө талын нүхээрээ зугтдаг. Харин төв дүнэгнүүд үүнийг мэддэг учраас баавгаанаас зугтаж буй пикаг отож байгаад барьж иддэг. Энэ бол тэдний маш ухаалаг, аливаа нөхцөл байдлыг сайн ашиглаж чаддгийг харуулах томоохон жишээ юм а. Төв дүнэг ихэвчлэн ганцаараа ан хийдэг боловч хосолсон хосууд хамтдаа үлдэж, хамтдаа ан хийх нь бий. Илүү тодорхой хэлбэл тэдний үржлийн үе 2 дугаар сарын сүүлээс 3 дугаар сарын эхээр эхэлдэг. Хэрэв эр эм хоёр бие биенээ хүлээн зөвшөөрвөл насан туршдаа хамт амьдарч, хамтдаа ан хийж, үр төлөө хамтдаа өсгөдөг. Эр үнэг буюу зэгэр үр төлөө өсгөхөд маш идэвхтэй оролцдог. Тэрээр эмэгчнээ нүхнээс гарч чадахгүй байх үед хоол зөөж, гадны аюулаас хамгаалдаг. Эм үнэг ойролцоогоор 50-аас 60 хоног хээлээд хийсний дараа үүрэндээ 2-оос 4 гавар төрүүлэх бөгөөд гавар 8-аас 10 сар хүртэл буюу дараа жилийнхээ өвөл хүртэл эцэг эхтэйгээ хамт байж амьдрах ухаан, ан хийх чадварт суралцаж, эцэст нь өөрийн хань ижил хосоо олохоор тусдаа гардаг ажээ. Төв дүнгийн нүх буюу үүр нь
томоохон хад чулууны ороод хуучин эргийн шугам болон намдор газруудад байрладаг. Аюул тулгармагц үүрэндээ орж нуугдах бөгөөд үүр нь 4 хүртэл орцтой, орцны диаметр нь ойролцоогоор 25-аас 35 см байдаг. Судлаачид төв дүнгийг нутаг дэвсгэрийнхээ төлөө тэмцдэггүй гэж үздэг. Учир нь үнэгний хосууд бие биетэйгээ ойрхон амьдарч байгаа хэд хэдэн тохиолдол ажиглагджээ. Хүн төрлөختөн ба төв дүнэг. Төв дүнэг төвдийн өндөрлөгт амьдардаг учраас байгалийн дайсан багатай боловч хүн төрлөختөн тэдний хувьд хамгийн том аюул занал хийлэл болжээ. Төв дүнгийг үслэг эдлэл малгай хийх зорилгоор их хэмжээгээр агнадаг. Мөн хот суурин газрын ойролцоох золбин нохоонуудтай идэж тижээлээ булаацалдах, золбин нохооноос галзуу өвчин болон бусад халдвар төвчин тусах эрсдэлтэй. Эсвэл төв дүнэг эргүүлээд нохоод туузан хорхоо дамжуулж улмаар хүмүүс нохооноос халдварлах боломжтой хэлхэн зүйтэй. Мөн хятадын засгийн газраас үнэгний гол олж болох пикаг хордуулж устгах хөтөлбөрөд хэрэгжүүлж байгаагаас шалтгаалan төв дүнэгний идэж тижээл хомсдож цаашлаад дам хордох шалтгаан болж байна. Эцэст нь хэлэхэд төвдийн өндөрлөг дээрх энэхүү хатуу ширүүн орчинд олон мянган жилийн турш дасан зогсож ирсэн төв дүнэг өнөөдөр байгалийн шалгуураас бус харин хүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалan аюулд өртөж болохгүй. Бидний оршин тогтнол байгаль ихтэйгээ хүн холбоотой байдлын адил энэхүү өвөрмөц амьтныг хамгаалах нь хүн төрөлхтний хувьд байгалийн тэнцвэрт байдлыг хадгалах амин чухал алхам юм аа. Ингээд та бүхэндээ захим ертөнцид од болон гялзаж байсан дэлхийн дээвэр дээрх нууцлаг оршин суугч төв дүнэг хэмээх хурдан хүрхэн амьтны талаар танилцууллаа. За бүгдээрээ сайн байцгаана уу? Ингээд 2 бичлэгний дараа иргэн уулзж байна. Өмнө нь бүгдээрээ төгс тунгалаг 10 амтан, шиврэн улцыг хандгаа гэсэн 2 бичлэгийг үзсэн байгаа. Одоо ингээд энэ 2 бичлэг дээр бичсэн сэтгэгдүүдийг нэг нэгээр уншицгаая. За ингээд хамгийн түрүүнд бүгдээрээ төгс тунгалаг 10 амтны доор хүмүүс ямархуу сэтгэл үлдээсэн байна уншицгаая. Нэвтрүүлгийг үзэх бүрт дараагийн дугаарт юу гарах бол гэж дэсэн ядан хүлээдэг боллоо. Энэ удаагийн дугаар үнэхээр сонирхолтой байж үзэгчдийн сэтгэгдэл, мэндчлэгээ нэмэгдсэн нь илүү амьд, дулаан уур амьсгал бүрдүүлжээ. Ялангуяа бяцхан гишүүдийн уран бүтээл орсон нь нэвтрүүлгийг улам чимж, сэтгэлд хүрсэн сайхан хэсэг байлаа. Дараагийн дугаар нь хурдан гараасаа гэж хүсэн хүлээж байна гэсэн байна. За маш их баярлалаа. Хөөрхөн хүүхдүүдийн ингээд зургнууд оруулсан. Тэгээд тэр зурагтай холбоотой бас хүүхдүүд өөрсдийнхөө зургийг хараад бөөн баяр болсон. Баярлалаа гэдгсэн бэлээ. Би бас маш их баярлсан шүү. Инх болд чингүн. Би багаасаа амьтанд хайртай байсан. Танаас угийг үзээд байнга л дараачихын бичлэгийг чинь хүлээдгээ. Маш их дэмждэг шүү гэсэн байна. Маш их баярлалаа. За гүнж Эрдэнэ цогт гээд дэмждэг шүү. Би бас л 2 жил үзэж байна. Би өөрөө амьтанд дуртай. Тэгээд гэрийнхэндээ бас үзүүлээд хизээ бичлэг хийх юм болоо гэдэл хүлээгээд байдаг шүү. Амжилт гэсэн байна. Маш их баярлалаа. Байнга үзчихээрэй. За тэгээд улаан ном зөв шүү. Амжилт гэсэн байна. Маш их баярлалаа. Ахаа та заавал энэ жилийн YouTube channel-д ороорой. Дэмжин шүү гэсэн байна. Маш их баярлалаа. Тэг хэрвээ боломж нь олдох юм бол орох их хичээнэ. Би таныг 4 жил үзэж байна. Зүрх зүрх гэсэн байна. Баярлалаа. Комент унших болсон сайн хэрэг байна шүү гэж байна. Би бас өөрөө бас их дуртай байгаа юм дэ. Дадаа чинь тогтмол бичлэгээ оруулаад явал да таг алга болчих юм гинэ. Би 8-тай 2 жил үзэж байна гэж байна. Одоо бүгдээрээ Монгол Улсын улаан номонд орсон шивэр молцог хандгаан бичлэгний доорх сэтгэлдлүүдийг эхнээс нь уншъя. За хурдан 100к савтай болох болтугай гэж байна. Хурдан 100к хүрээрээ амжилт. Баярлалаа. Агаа ойрд бичлэгээ хурдан оруулж байна. Амьтаа хамгаалахыг бусдад түгээж байгаад баярлалаа. Зүрх зүрх гэсэн байна. Маш их баярлалаа. Танин мэдхэн сайхан мэдээлэл хуваалцсан таньдаа талархъя гэж. Маш их баярлалаа. Йоо арай ийм сайхан амьтан их оронд маань амьдарч байхад судлаад хамгаалаад тоо толгойг нэмэгдүүлэх талаас нь дөрвтэй ажил хиймээр юм аа. Тэр 2025 онд гарсан хэргийг шударга шийдээсэ. Хил хамгаалахынхаа оролцсон бол хэцүү юм байна да гэж. Энэ үнэхээр гонигтай бас мэдээлэл байсан. Энэ хэргийг бас зохисоор нь зөвөр шийдээсэ гэж бас их хүсэж байна. Их сайн судалдаг нотлохоо баримт баталгаатай мэдээлэл хүргэдэг болохоор үзэгдэж тухтай базаад ярих юм аа гэж. За маш их баярлалаа. Ер нь энэ тал дээр бол би өөрөө бас тодорхой хэмжээнд бас судлаад интернетээс ном судар янз бүрийн судалгааны ажлуудаас харж агаад аль болох үнэн зөв мэдээлэл хүргэхийг өөрийнхөө хэмжээнд хичээдэг. Тэгээд энийг маань бас үнэлж байгаад маш их баярлалаа. За тэгээд энэ мэтчлэн маш их олон хүмүүс
Баярлалаа. Мундаг байна. Амжилт дэмждэг шүү. За тэгээд зүрх ихэнд гэх мэт маш олон сэтгэлүүд үлдээсэн байна. Тэгээд эдгээр сэтгэл үлдээсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд дараагийн дугаарыг хүртэл түр баяртай. Биш. Өрөө үгээ хэлээд бичлэгээ дуусгая. Их болсон байгаль дэлхий ховорцсон хордоогүй бүхий л амтан урамлаа хайрлан хамгаалъя.